Амар мэндүү манайхаа. За нэг жоохон сонин ачаа ярья. За цааш та одоо подкастаар юу хийхээр төлөвлөж байна өө гэхээр. За сая бид нөгөө Баруун аймгийн Лусын 8 Лусын их тахилгад явсаа. Одоо Агачбаатарын үйлийг хийсэн гэсэн. За хан өвөөний зүрхрээ яг уншсан хүмүүс болвол Агачбаатарын тухай мэдж байгаа байхаа. За Агачбаатар маань өөрөө Лусын онгод, Харал усын онгод, Дуутай Харал ус одоо гихч лус савдаг байгаа. За тэгээд сая Баруун аймгуудаар тахилгын дүүргэсний ар дээр одоо бид нарт одоо улаач надад гэх юм уу бидэд одоо зарлиг өгсөө. За би бол өмнө одоо хүний амьдралынхаа одоо намтар түүхийг ярьсан. Энэ богинохон 60 жилийн одоо намтраа ярьсан. Гэхдээ одоо би чамд өмнө бол ингэж одоо ангитад сэсгэр шард бол ярьж өгч ийсөө. Одоо чи ингээд миний улаач учраас би одоо голомтондоо одоо ингэж байгаа учраас энэхүү үлийн маань дүүргэж өгсөн учраас би чамд онгод болсон үеийн 900 жилийн одоо намтар түүх надад байна. Би тэр тухайга одоо чамд ярьж өгье гэд тэгээд бултууд хийсэн зусын тахилга хийж явж байхад тэгээд тэр болгоныг одоо рекорд хийж аваад байсан. Одоо нөгөө рекордуудаа сэрүүлээд бичсэн чинь баг ном болох дайны мэдээллүүд өгчээ. За энэ Агачбаатарын одоо яриан дээр хэрхэн үргэлжилж байгаа вэ гэхээр за судар дээрээ бол ингээд хүний амьдралынхаа түүхийг яриад тэгээд за гээд Зүбэдэ Батарт халуулаад өгчөж байгаа шүү дээ. За одоо дараагийн үргэлжлэх одоо яриа нь болохоор за би өхөд яг яасан бэ гэд ярьж байгаа байхгүй. Би та хэдэд товчхоо яриад өгчих юм өгчээ тий. За одоо ах бол ингэж одоо эрлэгт ингэж тэнслэгцээ ингээд төгсгөл нь одоо 81-ийн төлхөөрийнхэн төгсгөл дээр нь эрлэгт ингэж тэнслүүлээд ингээд онгод боллоо гэд дуустгаа. За Агачбаатарын түүх одоо үргэлжилж орноо. Агачбаатарын түүх болохоор их сонин яг эсэргээр хойноосоо. За ингээд үхлээд тэгээд эрлэг дэнсэнээсээ эхлээд тэгээд яаж хэрхэн Лусын онгод болсон тий гэдэг талаар нь одоо гарнаа. За та хэд товчхон өөрийнхөө ойлголтоос ярих юм бол ягж байгаа байхгүй. За бидэд бол ингээд нэг гэрийнхаа ойролцоо одоо нэг жижиг овоотой байсан. Тэндээ гарч одоо өргөл мөрөглөө өргөдөг, тахилга хийдэг тийм овоотой байсан. Тэгээ би ч юм бол голомтоороо талхлуулсан гэр бүлээрээ ингэж алуулсан учраас бисээ тэгээ гараад ирсэн. Тэгээд манай гэрийнхаа бүгд тэр хажуутлын овоон дээр намайг хүлээгээд байж исэн гэдэг жагаа байхгүй. Тэгээд хачирхалтай нь гэх юм бол сүнс болсон ч хэлээ те. Одоо ноён байсан маань хамаатай байд юм бэлээ. Сүнс болчоод бүгд ноёнтоо ингээд намайг хүлээгээд байж исэн. Одоо агтчин, одоо хаалгач, шивгчин гэх мэт ингээд бүх хамаатан, садан, эхнэр хүүхдүүд ингээд бүгд цугчж байгаа шүү дээ. Тэгээ бүгд овоон дээр гараад цугласан гэж байгаа байхгүй. Тэгээд одоо гэр голомтоо одоо шатаалгаж одоо бүгд өгч дуустал. Овоон дээрээ хүлээж агаад нөгөө бүгд ингээл тэмцэлдээд байлтгаал тэгэл өөхөд байгаа ш. Тэгээд голомтоороо талхлуулсан. Тэр хүүхэд ачцээ жаахан хүүхдүүд хүртэл өөхөд сүнс болоод гараад ирэнгүүтээ бас мэгдэж яагаад ингээд цухтаад ингэнэ. Тэнгүүд нөгөө хэд чинь бөөндөө ингэж овоон дээр хүлээж за тэр өвчлээ одоо сүнсийн дагуулаад ирэл хүүхд чи өхөнгүүдээ тэгэл айгаал бээсээ гараал гүүд ингэнэ. За тэр хүүхдийг очиж аваадах гэл. Тэгэл өгсөн хүүхдүүдээ бүгд тэрж аваад бөөндөө цуглаал. 7 хоног хэртэй ч гэдэг лүүтэй. Талхалж одоо дуусаад. За одоо хэдүүлээ явах уу гэд энэ хорвоо дээр одоо хорогдох зүйл юу ч байхгүй болцсон.
Тэгээ бөөндөө одоо яах вэ гэдэг овон дээр 100 хэдүүлээ жилүүдээ мангар олоолаа сүнс болцсон цуглаад байж идэл юу ирсэн гэж байгаа хэрэг. Чон толгойтой эрлийн онгод ирээд. За одоо та нарыг авч явнаа. Одоо эрлэг рүүгээ хэдүүлээ явнаа гэдгсэн чи. Та нар чи яасан сайхан цэгцтэй байж яах юм бэ? Тэ. Энэ хүү чи одоо 80-ны юм уу? Минийхөө одоо наа хөөхтүүдээ аваа хөөрхөн цэгцэлсэн байх шүү дээ. За та нар одоо эрлэг рүүгээ явах уу гэдгсэн чи. За бид нэр одоо явъя дөө хорогдох юм байхгүй гэдгсэн чи. Гэхдээ та нар энэ 40 соног байж иж болно шүү дээ гэдгсэн чи. Яах эртхэн эрлэгтэй одоо дэнслэл дараагийн амьдралаа бодё гэж явсан байгаа даа. Яник чанд толгойтой эрлэг бүгдийн дагуулаад явсан гэж. Тэгээл нэг том одоо нуур гэх юм аа тий. Нэг голоор ингээл яваал байсан гэж. Тэгээл тэгсэн чи нөгөө гол нь гинт цус болж харагдаад. Цусан дундуур ингэж Агаач Баатар алхсан гэдэг. Тэгээл нөгөө эрлэгээс гайхаал цочиж асуугаал. Миний харж байгааг бусад хүмүүс бүгд харж байгаа юу гэдгсэн чи. Үгүй бүгд нь өөр болж харагдаж байгаа. Одоо танаа ихнэрт чинь гэхэд бол нулимс болж харагдаж байгаа. Нулимс нь дундуур алхаж байгаа. За тэр ингээд илсэн цуугаад байгаа юм шиг хүнийг харж байна уу гэдгсэн. Энэ бол ингээд замагт сууж байна. Тэр бол илсэн дундуур тэгэж говь цэлээр алхаж байгаа мэдрэмжийг авч байгаа гэл. Тэгэл бөөндөө ингээл явж ангууд нэгээрээ ингэж уйлаал урагшаа ингэж алхаж өгөхгүй ангууд нь хэдүүлээ цог явна шүү гэл ингэж бүгд хөтлөлцөөл хинч хэнийг арахгүй шүү. Бүгд ирлэг дээрээ цог очно гэл. Тэгэл ингээд айгүй гоё ярьж гэж юм. Энийг онгот тэгээд өөрөө удахгүй ярьж өгөх бах. Ярьцсан байгаа л та тэрийг удахгүй бичлэгээр оруулна. За тэгээд ирлийн хаалган дээр ирсэн чинь цагаан хэрэмнээс том мангар том хэрэм байсан гэл ингээл ярьж байгаа ах. Үүдэнд нь аврах том чон толгойтой одоо хүний биетэй жанжин авцтай хүмүүс ингээд бамбар хасаацсан цогсож байсан. Тэрийг хараад амар цэцсэн гэл. Өөрөө болохоор ингээд баг хөлний одоо баг гутал шиг хэмжээтэй жижигхэн байсан гэж байгаа ах. Тэр хүмүүс тэгэл амар айсан нөгөө зам чийж байгаа ирлэгтэй яана ийш яаж орох юм бэ нохоо ороо гэд арилаад өгч гэсэн гээл айгүй инээдтэй хөөрхөөрөө яриад байгаа. Тэгээд гисэн чи заанаа ирлэгийн одоо хаалгач нар ч дотроос одоо ирлээс зүхтагч байгаа хүмүүс рүү л довтолдог болохоос ш орж байгаа хүмүүсийг бол яах ч вэ гэдгсэн. Нохоо ороо гэд хэлээд өгч чи ч одоо занжин ч болтаа гэл. Тэгээ нөгөө ирлэгч нохоо ороо гэж хэлж өгчээ. Тэгээ за би бол юм замчлагч одоо ирлэг байгаамаа ажилдаа явлаа. Та нар одоо ийш ор гэ. Тэгэл бүгд дээшээ ороод тэгээд гисэн чи Агаач Баатар хав харанхууд дэнслэлсэн. Ирлэг дэнсэнд орсон гэдэг. Яагаад энд харанх байна гэдгсэн чи чиний хойноос хинч цулаасаагүй байна гэдэл. Тэгээ надад бол тэгэж онгод шууд болох их нэгтэйгүй. Би ч одоо цус танхуу байсан шүү дээ гэд. За тэгээд өөрийнх нь яриаг тун удахгүй оруулнаа. За тэгээд лусын амьдралынхаа тухай одоо бүтэн одоо ярьж өгнө. Агаач Баатар маань өх нуруутынхандаа нөх нуруутчуудтай тий. За лусын тухай мэдээлэл маш хомс байдаг. За энэ ном судрууд дээр бол маш цөөхөн байгаа. Тэгээд энэ төвд номнууд дээр яг хол лусын тухай мэдээллүүд цохос байдаг гэдэг. Яг Монголд бол бичигдсэн тийм лусын тухай дэлгэрэнгүй мэдээлэл бол байдаггүй. Нэг товчхон одоо энэ бөөгийн товчхон гэдэг номууд дээр нэг товчхон лусын тухай байдгаас биш дэлгэрэнгүй байдгүй. Тэгээд онготууд ер нь яг өөрсдийнхөө амьдралын тухай ярьж исэн тохиолдол маш ховор байдаг. Тийм учраас бид эдийг 1800 оноос хойш хийгдэж чадаагүй тахилга хийсэн гэд бид бол маш тийм том лусын ивэл шиг авсан. Өх нуруутын одоо өвлөнд явсан хүмүүс тахилганд явсан хүмүүс одоо лусын араалж чадхтаа бол араалж чадхаа тайлуулаад дийлэнх нь одоо лусын ивэлд ороод хэдэн үеэрээ одоо лусын ивэл гişгт орсон. 9 үеэрээ лусын 7 үеэрээ лусын ивэл гişгт орсон хүмүүс ч байгаа. За тэгээд ийм онгод болоод сүнс болсон ертөнцийнхаа намтар түүхийг ярьж исэн. Нэгийнх нь ч онгод байдаггүй. Энийг одоо анхдагч болж одоо манай хөх нуруутаас одоо цацгаж байна. За тэгээд эрлэг гэдэг твийн тухай эрлэгтэн онгод бас өөрөө ярьж өгсөн.
ийм зүйл байдгаа гэдэг энэ тун утгагүй подкастаар орноо. За энэхүү зураг ямар учиртай юм бэ гэхээр за подкаст хийгдэж эхлээд эрэлхтэн онгододтой эрэлхтэн улаач нартай танилцсан. Тэр дундаас одоо Мангас ахтайгаа Мангас Төмпс ахтайгаа танилцсан. Тэгээд хадаа хабан хөргийг бол зурж өгч ийсэн. За тэгээд хөхнөрөөтэй одоо албаасны гишүүн хөхнөрөөтэй одоо улаач гэж явж байгаа. Тэгээд ахын одоо ур чадвар одоо өөрөө мэрэгжлийн зураач хүн юм байлээ. Тэгээд сэлэм одоо хотог дархан одоо хийдэг. Хадаа хабан одоо зэвсэг эдлэл хэрэгслүүдийг одоо Мангас ах маань хийж байгаа. За тэгээд ахуугаа одоо тэтг гэдэг даалгавар хадаа хабагаас авсан. За тийм учраас одоо чанагдаа эрэлхийг болон хадаа хабаг одоо зурсан байна. Метр 80 хэмжээтэй маш том хэмжээтэйгээр зурсан байна. Тэгээд энэхүү зургийг одоо өөрөө арилжнаа. Тэгэж өөрийнхөө ахуйг тэтгэх болон одоо үүлэнд одоо зарцуулах юм аа. Эрэлгийн одоо үйл байгаа. Бид нарт хийх тэр үүлэнд одоо санхүү мөнгө шаардлагатай учраас одоо энэхүү зургийг зарж борлуулж арилжиж одоо тухайн одоо зоосын бүгээр нь үүлээ бид нэр дүүрэх юм аа. За тэгээд энэхүү зургийг Улаанбаатарт байгаа Мангас ахтай одоо холбогдоод одоо үнэ хэлээд тий аваарай. Обста тавих ч юм уу, гэр тахил дээрээ тавих ч юм уу маш тийм гоё одоо зураг байгаа. Тэгээд хөө зургийг хөдөлтөж аваад чанагдаа эрэлхтэй болон хадаа хабаатай учран залгаж болноо. Энэ зургаа тэгээд амьлуулад авч болноо. За тэгээ Мангас ахынхаа дугаарыг тавьчих. За баярлаа.